За хай бүгдээрээ сайн байцгаана уу? Азука байна. Хэд хоногийн өмнө инстада юм нөгөө квадратууд асуух болон явуулаад тэн дээр одоо цугласан асуултуудаас хариулъя гэж бодсон юм аа. За эхлээд мэдээж хамгийн их орж ирсэн асуулт нь анимашны тухай асуултууд байсан. Аним дээр яаж ажиллаж эхэлсэн бэ? Ямар хөө байдлаар ер нь бол энэ аним бүтгүүл явагддаг вэ гэдэг ч юм уу тий. Би чинь нодлонгийн 5 сард яг анимны студиуд ажиллаж эхэлсэн. Яаж ажиллаж эхэлсэн бэ гэхлээр Монголд бүр 10 жилдээ Most гэж манганы сэтгүүлд манга зурж өгдөг байсан байхгүй юу. Тэгсэн тэр үед бас ингээд цуг тэнцээ явдаг байсан хүүхэд одоо Японд төрүүлж яваад Японд ийм анимны найруулагчаар төгссөн юм бэлээ. Тэгчээд намайг нөгөө Японд ирсний мэдчихэнгүүтээ надтай холбогдоод хөө Язука Японд ирсэн байгаа мó ингээ анимн дээр ажиллаж үзэх үү манай студи дээр хөрөд ирээчээ гэдгийг холбогдсон байхгүй. Тэгээд нодлонгийн 5 сараас ер нь бол яг анимн дээр цагийн ажилтнаар студид очиж сууж ингээ ажиллаж эхэлсэн байгаа. Миний тэр рил хийсэн анимн дээр хизээ ажиллаж эхэлсэн бэ гэхлээр нодлонгийн 9 сараас эхэлж ажилласан баха. Цагийн ажилтнаас орохоос эхлүүлээл хамгийн ихний өдөр надаар юм гарын үсэг зурулж авч ирсэн. Тэр нь одоо анимн дээр ажиллаж байгаа гэж юу нь бол хэлэгч ирэхгүй тийм нууцлалын байдалтай ажил явагддаг юм байлээ Японд бол. Тухайн анимныхаа нууцлалыг хамгаалах зорилгоор тий. Тэр рилэн дээр гарсан аним дээр ажиллаж эхлэхээс өмнө би яг сууж очдөг байсан студидтэй ингээд юм анханасаа сурж явж байгаа маягаар ингээд юм жижиг одоо эдитинг хийх гэдэг ч юм уу, өнгийн солих гэдэг ч юм уу, сүүдэр гэрэл хоёрын байрын солих гэдэг ч юм уу, юм амархан тийм жижигхэн minor editing-үүд ер нь бол хийж явдаг байсан. Тэгж байгаа ер нь яг анх удаа өөрөө ингээд сцен хариуцаж авсан нь болохоор тэр намрын аним байгаа гэр мас. Тийм тэр аним дээр ажиллаж эхлэх процесс айгүй сонирхолтой байсан. Ягаад гэвэл тэднийх чинь Cloverworks-ийн гаргаж байгаа аниме байсан. Аним яадаг вэ гэхээр магадгүй зарим ангиуд дээрээ гадны ийм өөр анимны компаниудаас тусламж авах хэрэгтэй үедээ одоо тэдэн кад зурулахыг хүсэж байна гэд ингээ холбогдоод ингэж явд юм лээ. Манай студ болохоор 7 дугаар анги дээр нь тийм тусалцаагаар орсон жижиг студ байгаа. За тэгээд яг аниме бүтэх процесс яаж явагддаг вэ гэхэлэр хамгийн эхлээд найруулагч юм уу зургийн дараагаас ийм storyboard ирдэг. Одоо тэрнийг анги анимн дээр ямар үйл явдлууд, хідэн ширхэг кад, ямар дөрүүд, юу гэж хэлэх үү гэдэг маш нарийн ингээ тооцоолсон тийм storyboard бэлтгэсэн ирдэг. Бид нэр аниматорд болохоор тэдээс тэддгээр кадыг одоо ингээ хариуцаж авч зурна гэдэг ингээ хуваагаад авчдаг. Хувааж авч ярилцах процессыг болохоор ингээ үчи аваасаа буюу юм анимны митинг заавал хийдэг. Тийм одоо митинг дээр оролцсон миний хамгийн анхны удаа байсан. Тэр айгүй сонирхолтой байсан. Одоо манай студиэс тэддгээр кадыг одоо Ярашиконыг аашмаас та нарт хадгалж байна. Одоо кад болгон дээр ямар үйл явдал болохыг одоо хэдүүлээ ярьцгаая гэдэг бүр нэггүй маш нарийн ярьдаг. Кад болгоноор нэгээр нь одоо чинь Азука-саны тантуу хийх кад нь болохоор тэддгээр кад байна. За тэр кадаас эхлээд ярий. Энэ кадн дээр дүр маань ингээд наашаа алхаж явж байгаа кад байх нь байна. Background буюу арын хэсэгт нь ийм зүйл орно. Хөдөлгөөн оруулахдаа ийм хөдөлгөөн гаргах нь байна. Одоо дүр маань юм хэлж ийн гэхэд одоо энэ хажууд нь хэлэх үг нь ийм үг хэлэх учраас амны хөдөлгөөнийг бас энэ хэлэх үгтийн тааруулж сураарэ гэдэг ч юм уу маш нарийн ингэж зааж өгд юм билэ. Тэр митинг дээрээ сайн нөт бичиж авч агаад одоо зурх үедээ тэрийг ашиглаж зурдаг байх нэ. Тэгээд яг миний хамгийн анхны дааж авсан аним байсан болохоор надаа юм хамгийн амархан кадуудаа өгсөн ер нь бол хөдөлгөөн багтай, ажиллагаа багтай, тэгээд хамгийн цөөхөн кадын ер нь бол авч зурсан байгаа. Өөр бас тэр анимны дөрүүдийн ингээ маш нарийн зурсан тийм нөгөө character тийм sheet авдаг. Тэр character нь одоо ийм өндөртэй, ийм хувцас хэрэглэлтэй, царайны хувирлаа гаргахтаа ингэж гаргадаг гэдэг ч юм. Энэ character design-тай нь ер нь бол байж болох хамгийн ойролцоо байдлаар зурхыг ер нь бол хичээдэг. Мэдээж энэ аниме маш олон хүмүүс ингээ хувааж авч зурдаг. Гэхдээ хамгийн сүүлийн аниме чи яг ингээ нэг дөрүүд нэг л яг адилхан харагддаг шүү дээ. Тэр яагаад вэ гэхээр ер нь бол зургийн дарга гэж хүнээр одоо бүх хүмүүсийн зурсан зураг ер нь бол ингэж дамжигдаж гардаг байгаа. Одоо дүрээ жоохон өөр зурсан байлаа гэх юм бол зургийн дарга засах хэсгүүдийг ингэж жижигэн засаад буцаж явуулаад одоо яг энэний дагуу зураарэ гэдэг ч юм уу. Тийм засварууд явагддаг байгаа. Тийм болохоор анимны одоо хамгийн эцсийн бүтээгдэхүүн ер нь бол ингэж бүгд юм өөр харагдахгүйгээр нэг юм character design-аар ингэж харагдаж явагддаг байх нэ. Тэр нь л айгүй их юм том дамжлагтай процесс болдго юм билэ. Маш олон удаа энэ засварууд явагддаг. Бид нар одоо хамгийн ихний жижиг аниматоруудын хийсэн зургууд дараагийн зургийн дарга эдитер одоо character artist гэдэг ч юм ингээ хүмүүсээр дээр ингээ хянуулаад тэр болгонд нь одоо тэр хянагчд нь харж байгаа. За энэ хэсгийг засмаар юм шиг байна. Энийг өөрчлөлмөр юм шиг байна гэд ингээд санаа оноонуудаа хэлээд за энийгээ дахиж засараа гэд дахиж нэг шатлага
тэр хүнлөөгөө буцаж яваад таны дараалал дахиж нэг удаа давтагдаж явдаг. Одоо нэг ёсондоо 2 удаа нэг катыг ер нь бол дахиж ингэ шинээр ингэж зурах болдго юм лээ. Хэрвээ анхнаасаа тань зурсан байх юм бол яг уу засвар орохгүй л дээ. Гэхдээ ер нь бол засвар орох тохиолдол арай их юм шиг санагдсан надад. Одоо хүн болгоны нөгөө харах өнцөг шингэж байгаа учраас одоо зургийн дарга маань ингэж бодож जैन. Директор нь энийг засмаар юм шиг байна гэж бодож जैन гэд ингээд кат нэг бүр нь ер нь бол ингэж засч явагддаг юм лээ. Тэгээд тухайн миний ажилласан аним болохоор нэг ангинд л гэхэд 300 хэдэн кат ер нь бол байсан. Тэр чинь тэгэл нэг хүн 6 кат, 7 кат, зарим бүр туршлагатай сайн хүмүүс нь бол 40 50 кат аваад зураа явд юм лээ. Би бол 6-ыг зурсан. Тэгээд нөгөө ийм аним дээр ажиллаж байгаа гэж хэлэх боломжгүй учраас ингээд анима гарсныхаа дараа би энэ ч орсон шүү гэж ер нь бол нэгдэд зарлах хэрэгтэй болд юм лээ. Энэ анимны дараагаар би чинь дахиад хитэд аним дээр ер нь бол оролцсон. Тэгээд ер нь бол layout зурах хэсэг надад ер нь хамгийн их таалагдсан. Яг зурах дуртай учраас яг энэ зурж байгаа процесс нь надад бүр амар гоё байсан. Тэгээ миний хийжсэн хамгийн хэцүү layout гэдэг юм бол одоо бас арай гарааг байгаа аним л та. Тэр анимны хамгийн сүүлийн анги дээр нь ажилласан байхгүй юу? Тэр ямар хэсэг байсан бэ гэхээр нөгөө юм сургуулийн урлагийн номерын нэг юм хэсэг байгаад тэнцээ тэр аним дээр гарсан бүх дөрүүд ингээд арын фон бэкграундд нь ингээд суугаад ингээд үзээд алга тасч масж байгаа тийм сцен байсан байхгүй юу? 100 хэдэн характерыг нэг бүрийг нь яг характерын дизайныхын дагуу нэг бүрчлэн ингээд энэчээ ихэн сууж тэр дөр сууж байгаа ингэж ийм хөдөлгөөн хийж байгаа царайны урилны юм байгаа гэх жишээний ингээд 100 хэдэн дөр ер нь л ингэж зурж исэн. Тэр жигтэй надад амар сонирхолтой байсан. Одоо character болгоны өндрийн тааруулна, хувцас хэрэглэлийн тааруулна. Тэгээд сууж байхдаа ямар харагдах уу гэдэг ч юм уу одоо тийм дизайны шийдлүүд гаргадж байгаа тэр процесс надад хамгийн сонирхолтой байсан. Миний ажиллажсэн хамгийн хэцүү аним дээр ажиллах процесс миний хувьд хамгийн хэцүү байсан зүйл нь их юм бол энэ зурагдаад дууссан сценийг засварлах надад хамгийн хэцүү байсан. Одоо өөр хүний хийгээд дууссан сценийг одоо найруулагч гэдэг ч юм уу дээд хүмүүс ингээд яг аним гарахын өмнөх дахиж шалгуураар ороод тэр шалгуурт нь тэнцээгүй катуудыг ингээд дахиж засах хэрэгтэй болдог. Гэхдээ тэрийг бүр хамгийн ихний шатлахаас нь биш одоо ингээд аль хэдийн будаад лайн арт хийгээд дууссан байгаа кат учраас тэрийг баг зэрэг янзлах юмыг нь хийдэг. Одоо тэрийг TP-шээсээ гэж нэрлэдэг юм лээ. Тэр надад бүр хамгийн хэцүү байдаг байсан ингээд. Маш адилхан фреймүүд байгаа. Тэр дундаас одоо алдааг нь олоод жоохон ингээд засварууд ингээд хийгээд явах хэрэгтэй гэсэн үг. Миний хийжсэн хамгийн хэцүү нь бараг би 3-7 хоног яг зөвхөн нэг катны засварыг хийжсэн. Тэр бүр амар хэцүү байсан. Одоо дүр маань нэг 4-5 секундын сцен байгаа. Тэгээд дүр маань ингээд нэг агаарт ингээд хөвж явж байгаа юм шиг ийм хөдөлгөөнтэй. Тэгэхээр тийм удаан хөдөлгөөн зурхын тулд ингээд маш олон зургууд ингээд зурах шаардлагатай болдог. Харин хурдан хөдөлгөөн болохоор цөөхөн фрейм зурагддаг байхгүй. Тийм болохоор юм маш удаа хөвж ингээд агаар дээр хөдөлж ингээд явж байгаа дүр байсан байхгүй. Тэгээд тэр дүр маань ядж яхад ингээд юм мека юу гэдэг юм айгүй олон ийм айтемууд ингээд би энэ дээрээ зүүчгсэн тэр болгоно нь ингээд хөдлөх болгондоо ингээд байран солигдоод нэг юм жоохон jittery гэж хэлдэг юм да ингээд юм арзгансан харагдаад байсан байхгүй. Тийм биш тэр хөдөлгөөний ингээд юм smooth ингээд явж байгаа юм шиг засах хэрэгтэй болсон. Тэр бүр амар хэцүү байсан. Эхэндээ бүрийн маань арьсан дээр тусч байгаа юм сүүдэр тэр өсний хөдөлгөөн болгоныг ингэж засч ингэж янзлах хэрэгтэй байсан. Бараг 200 хэдэн фрейм байлуу. Яг адилхан 200 хэдэн зургийг ингээ алдааг нь олж ингэж засч явна гэдэг чинь oh my god бүр амар удаан зурсан тэрэг. Гэтэ яг тэгэж засчаад хамгийн сүүлийн би бас нөгөө хянагчтай ингээд яваа хийсэн засвараа ингээд явуулах хэрэгтэй. Тэр ингээд дуусчлаа гэж явуулаад ингээд хүлээж авах процесс бүр амар гоё. Өвн маш олон удаа ингээд хянагчтараа очдөг байхгүй ингээд ийм боллоо гингүү за одоо энэ зас. Ийм боллоо гэвэл за одоо нөгөө хэсгийг ингээд зас гэдэг ингээд юм маш олон удаа ингээд нөгөө буцаж ирдэг ер нь л тэгээд за сүүлийн удаа болсон байна гэдэг ингээд хүлээж авах процесс бүр амар гоё. Ингээд дууслаа чадсаа гэд. Хамгийн гоё ажилласан аним гэх юм бол одоо арай гараагүй яг эд ажил нь явагдаж байгаа нэг аним байгаа. Тэр ямар аним гэхээр юм шоужа аним байсан байхгүй. Би ч яг багасаа юм шоужа аним манга унших үзэх амар дуртай. Тэг ялангуяа тэр яг миний бүр амар дуртай байсан зохиолчийн шинээр гаргаж байгаа аним байсан байхгүй. Би бүр тэгээд энийг аним болгох гэж байгаа юм уу? Би оролцъё гэдэг ингээд яг оролцож исэн. Тэрийг зурхад бүр ингээд амар сонирхолтой байсан. Одоо нөгөө шоужа аним болохоор дүрийн character design нь ингээ амар үзэгдэлэнтэй тэр хэрээрээ маш их ажиллагаатай одоо
өмнө нь ажиллаж исэн анимнуудтай харьцуулах юм бол тэр шоуны аним болохоор яалтчгүй хөдөлгөөн нь илүү их юм intense байдаг болохоор character design нь арай юм олон дахин зурагтаа бодоод арай simple байдаг. Шоужин аним болохоор хөдөлгөөн арай багтай, одоо нүүрлөө тулсан сцен ихтэй тийм нөгөө каккои, икемен, каваи тийм харагдсан одоо дөрүүдийг харуулахын тулд ингээд ажиллагаа айгу ихтэй байдаг. Миний тэр ажилласан аним болохоор гол дүрийн хоёр нь өөртөө амар юм царилэг гэдгээр юм алдартай манга байсан байхгүй. Тийм ч учраас анимных нь character design нь тэрийгээ дагаад бүр маш ажиллагаатай юм аним байсан. Одоо нүдэн дээр нь л гэхэд юм 6-7 өнгийн ингээд гэрлэнүүд ингээд ялгаж зурх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээд close up сценүүд нь ингээд маш ажиллагаатай байхаар тийм аним байсан. Тэрэн дээр ажиллах бүр үнэхээр гоё байсан. Дараагийн бичлэгүүдтэй ер нь ихтэй яг юм ямархуу зураг зурагддаг, layout гэж яг юу зурдаг талаар илүү гоё дэлгэрэнгүй ярихыг ер нь л хүсэж байна. Гэхдээ нөгөө анимны одоо тэр нууцлалын гэрээний улмаас би яг ажилласан анимын дээрээ ч юм уу ингээд харуулж болохгүй л дээ. Тийм учраас өөрөө магадгүй шинээр зураад ийм сонирхолтой нэг гоё анимны хэсгийн layout-ыг ингэж зурсан байх гэж таамаглаад цуг зурах юм. Тийм бичлэг ер нь бол хий гэж бодож байгаа. Таад үзмээр санагдах юм бол бас бичээрэй. За анимын дээр оролцсон бэртээсээ ингээд ранг ярих юм бол нэг иймэрхүү боллоо. Дараа дахиж дэлгэрэнгүй асуумар санагдсан зүйл байх юм бол бас бичээрэй. Тийм тэгээд тэр найз маань холбогдоод би бас өөрийн гэсэн тийм нөгөө портфолио газ бэлдээд аваад тэр гээд нэг байсан юмнуудаа газ нэг нэгтгэлийн портфолио болгоо аваачаад очижсэн л да. Тэрийгээ бас үзүүлээд захиралдаа бусад ингээд ажилчдаа үзүүлээд митинг хийгээд за ер нь бол боломж юм байна. Тэгээд дараа жил 4 сард ингээд эхлэний бэлтгэлээ төгсгөрөө манай компаниг үнцэн ажилтан болно гэж бодоод тэр хүртэл ингээд дадлан маягаар цагийн ажилтнаар ингээд ажиллаарэ гэд ажиллахаар болоод орсон байхгүй юу. Гэхдээ би одоо ингээд Монголд гэртээ ирсэн сууж ин л та. Яг нөгөө нэг Японд үнцэн ажилтнаар ингээд ороод явна гэхээр ягаад ч юм ингээд зүрх хүрээгүй. Ягаад тэгэхээр би чинь бас 8 сар ингээд студ дээр очиж суугаад ингээд ажиллаж байгаад ингээд бусад ажилчдаа харж байхад үнэхээр юм нэг анимд ингээд зүрх сэтгэлээ өгцөн хүмүүс ер нь бол бүгд байдаг. Ингээд өдөр ингээд хичээлээ харчаад очиход ингээд сууж л байгаа. Манай гэр жоохон студиэс хол байдаг байсан байхгүй. Тэгээд орой болоод яг харих болонгууд ингээд үлдээд зурж л байдаг. Яг нэг хизээ ирээд хизээ хардаг нь ер нь бол мэдээддэг бүр маш удаан цагаар ингээд ер нь бол сууж хийдэг. Ажлын ачаалал бол яалтч үнэхээр их байсан. Одоо зурагчин ямар нэгэн код бичих, ямар нэг юм шивхээс ялгаатай нь ингээд дахин зураад ингээд сайжруулаад байх боломжтой учраас ингээд дуусгаж чаддгүй зураг. Дуусгаад явууллаа гэхэд дахиад сайжруулах боломж ингээд үргэлж байж идэг болохоор ингээд японочдын өөрсдөндөө тавьж байгаа тийм стандарт нь маш өндөр. Ер нь дахиж сайжруулах боломж байгаа гэж ингээд улам ингээд нүдэж амар их суудаг ер нь бол. Тэгээд би яг үнцэн ажилтан болчвол яг ямархуу ирээдүй хүлээж байгааг ер нь бол ингээд анзаарч хараад тэгээд бас цалин бусад Японд байгаа ажлуудтай харьцуулаад үзэхэд яалчгүй анимны салбар арай бага байдаг юм билий яалтчгүй. Одоо сарын зардлаа нөхөх хэмжээний л ер нь бол мөнгө авахар байсан байхгүй юу. Тэгээд тэр layout зурж байгаа, скиц хийж байгаа тэр ингээд яг тэр анимд ингээд дурлаж хийх процесс нь яг миний хувьд гэх юм бол үргэлжийн тим ер нь бол байгаагүй. Одоо жоохон ядаргаатай хийхэд юм хэцүү, жоохон залхмаар ажлууд ч юм уу ер нь бол ингээд байгаасан. Тэгээд ер нь бол юугийн сайн бодоод үзсний үндсэн дээр ер нь бол Монголдо буцаж ирээд одоо зургийн анимашны ингээд цааш нь илүү ингээд хөгжүүлэх боломж илүү энд илүү байгаа юм болов уу гэж бодсон. Ягаад тэгэхээр цаад студиэс авах ажлыг л ингээд хүлээж аваад хийн. Ер нь бол юм өөр юм бодох, өөрийгөө ингээд сайжруулах цаг ер нь бол гарахгүй. Одоо миний Японд ирээд энэ сошиалаа хөгжүүлж чадаагүй YouTube суугаа ингээ бүр ингээ тэр чигт нь хайцсан байсан шалтгаан гэсэн ер нь бол тэр амралтын өдөртөө бүр ингээ ажлын 5-6 өдөр ингээ тасралтгүй ажилласан бүр амар ядраад байгаа учраас тэр одоо дахинд өөрийн хувийн юмаа хийх цаг ер нь бол ингээ байхгүй байсан л та. Тийм хэрвээ ийм хэмжээний ачаалтай би Монголд ажиллах юм бол өөр айгу олон төрлийн ажил авч хийж чадна гэдэг ч юм уу ер нь бол ингээ Монголд ирсэн нь арай илүү давуу талтай байсан санагдаад ер нь бол ингээ бусч ирэхээр шийдсэн байгаа. Гэтэ хэдий ажлын маань ачаалал тийм дэндүү их тийм хэцүү байсан ч гэсэн ер нь ажилдаа жоохон хоргож исэн ганц юм гэх юм бол манай ажлынхан байсан. Бүгдээрээ бүр амар хөөрхөн ааштай. Манай
захирлууд хүртэл ингээд намайг буцаар олчлоо, буцаар шийдлээ гэд ингээд хэлж яхад ч гэсэн ингээд аймаггүй жоохон харамсалтай байгаа ч гэсэн одоо чиний шийдвэрийг ингээд хүндэлж байна гэд ингээд хүлээж аваад бөөндөө цуглаж ингээд бүр 2 3 удаа хоолнд оруулаад цуг ингээд суудгаад орой юмэр цугаал тэгэл явах юм маа захирал бүр ингээд ажилласаа гарч байгаа ажилтнаа бэлэг гэж ингээд бэлэг бэлдсэн өгч мөгөө зугаасан одоо чам нэг амжилт өсөж байна Монголд очиод даалаад өгөөрэй мундаг шүү гэл. Заавал Японд ингээд суурьшиж хийх шаардлагатай гэсэн байхгүй болохоор хэрвээ чиний завтай цаг байх юм бол хүсэх юм бол биднээс үзээд ингээд ажил аваад хийж болно шүү гэдэг ч юм уу тийм амар юм дулаахан мэдрэмжтэйгээр ингээд намайг явуулсан. Тэрэнд нь бүр аягүй их талархсан. Тийм байсан ч гэсэн яалтчгүй анимны индастри ер нь бол үнэхээр хэцүү гэдэг нь бол ер нь бол үний юм бэлээ. Арай жил болоогүй ч гэсэн 90 жил орчим ажиллаж үзээд ер нь бол ядарч байгаа байхгүй юу. Нөгөө өглөө хичээлдээ явдаг тараад шууд студ дээр очиод ажиллаа хийдэг. Орой тараад хараад ингээд шууд унтдаг. Тэгэл өглөөсөө шууд хичээлдээ гэсэн ийм процессор амар удаан явцсан. Дэлгэц ингээд ширтээ явж байгаа болохоор мэдрэлийн ядаргаанд ер нь бол ороод исэн би. Үргэлжийн дэлгэц ширтээстэй тэгээд амар их ядраастай тэгээд гэртээ хараад унтсан ч гэсэн ингээ амарч унтж чадахгүй ядарч ирээд ингээд амарч чадахгүй байжгаад өглөө нь ингээ амар нойр мөс ирээд хичээл дээрээ бүр ингээд амар ядарцаа очиж мочоод манай багш нар яасан зүгээрөө сэрээрээ гэдэг ч юм уу тий ажил нь яасан хэцүү завгүй байгаад байна уу гэл. Тэгээ сүүлийн үедээс харна хичээлээ ч ер нь бол бараг хайчихсан байдалтай байсан дөө амар их завгүй байсан болохоор за анимны тухай ер нь бол ингээ яриад болж байна.